Сайн байцгаана уу бүгдээрэнд нь өдрийн минь, өглөөний минь, дөрөвний минь төргий. Маргад өнөөдрөөс эхлээд өглөөрийн хичээлд явж байгаа. Энэ бол ихний хичээл. Хичээлдээ явж байгаа хугацаанд нээж нь хүлээгээд сууж байдаг. Яг зөв суух хэвээр байрал нь энэ шүү хүүхдүүдээ. Хүүхдүүд маань хэрэгтэй болов уу гэж бодоод. Хажуу талаас нь бичлэг ороосон байгаа. Гарын тэгшгэн, бөмбөг атгсан юм шиг бүрэнхий, хөлн бас тэгшгэн. За ингээ бүгдээрээ эхний хичээл дээр суусан сэтгэлийн сонсъё. За төгөлдөр өрөө эхний хичээл. Ой. Майсо таалагдсан уу? Нотоос урчлаа. За. Амар хэцүү байна. Даалгавраа гяс хийхгүй л. Энэ дээр чи өөрөө дээр нь хурууныхаа тог биччих үү? Юу ч юм. Багшийн хэлснээр л хийх юм шүү дээ. За гацуухан сурсан энэ надаа ямар гэж аян бүү. Сурсан хийцлэг үлдээ. За надаас сурсан хийнэ чинь. Одоо хаашаа явж байгаа юм? Зургийн тол. Ээж нь зураг атсан. Ээж л баярлалаа. За бай. Зянгээ бид хоёр зургийн дугууланд дайрлаа. Зайсангийн баахан шатаар гарах гэж ээж нь дараа нь бичлэгээ үзсэн чинь бүр амьсгаадад хэрэг алга. За мэдээж маргадыг араас нь хурлаач гэж хурдлагыг шавдуулсаар зургийн дугуулн руугаа орох гэж байна. Бичлэгээ үзсэн чи би амар их амьсгаадсан байсан. Гэтэ зүгээрээ би аэробикт явж байгаа. Би удахгүй амьсгаадгаа болно. Маргад бас ээжигээд агаад өдөрт нэг удаа тасгал хийж байгаа. За тэгээд маргад ерөөсөө амар удаан явдаг гэхгүй тэгээ. Хурдын очи гэсэн л бичлэг болсон байсан да. За ингээд зургийн дугуулн руугаа орох гээд нөгөө баахан гой тоглоомнуудынхаа хажуугаар явж байна. Ээж нэг зураг ихлүүлсэн байгаа. Тэрийгээ дуусгах гээд зүгээр ээж нь баг илүү баяртай яваад байгаа юм шүү. Тэгээд зургаа дуусгасан бичлэгийнхаа төгсгөл та нарт харуулнаа. Зураг зурах чинь тэгэхээр таашаалтай юм билээ. За нэг юм зургийнхаа дугуулан гүгэнд ирлээ. Зэн ингээд ээжийнх нь ихлүүлсэн зураг явж байна. Ингээд зураг зурж үзээгүй хүн чинь юм үзээгүй юм шиг л зургаа энэ тэндээс нь тал талаас нь маш олон бичлэг хийсэн байна. Дээрээс нь ч нэг харуулаад л доороос нь ч нэг харуулаад л зүгээр. За мэдээж дөрмийн дагуу дугуулангийн дараа хоол идэх ёстой. За маргадын хийсэн бүтээлийг харуулж байна. Маргадын гараа зөвшрүүлэхийн тулд ийм бүтээлүүд хийж байгаа. Бас өнгөний хичээл орж байгаа. Өнгөний зохицол гэдэг чинь айгүй нарийн юм байт юм шүү дээ. Би бас хажууд нь сонсоол мэдэж аваалаа. За дээр хараагүй юу зураг ингээл дахиад энэ тэндээс ханаас нь чамаагүй би маш олон удаа зураг авсан. Зураг зурах маш таатай санагдсан учраас ээж нь дахиад нэг зураг эхлүүлчихсэн. Тэгээд баг ээж нь зургийн дугуулангаа маргадаас илүү хүлээдэг болоод байгаа юм шүү. За өнөөдрийн бичлэг маань маргадаас илүү ээжийнх бичлэг болчихоо яаж одоо нөгөөдөг чи уурлах байх та. Дараагийн бичлэгээр уулзцгаая.